Сайнбацгаана уу манай Юнагийн гудамжны эрхэм сонсогчдоо энэ өдөр мэндийг хүргэе. Та нартайгаа дахин нэг шин түүхээрээ уулзаж байгаадаа баяртай байна. Мөн намайг дэмжиж, лайк, subscribe дарж сэтгэл үлдээсэн та нартаа бүгдээрэнд нь баярлалаа. Цаашдаач бас дэмжиж суугтайгаа хамт байж дуустал нь үзээд сэтгэлээ хуваалцаарай. Би бүгдийг нь уншдаг шүү. За гудамжны хаалгаа хамтдаа нийцгээе. Мэдээж энэхүү сувг маань бодит босон гэмт хэргийн түүхийг ярьдаг. 18-аас дээш насныханд зориулсан бөгөөд гэмт хэргийг сонсох явцад таны сэтгэл санаа тавгүй сонсохгүй байхыг зөвлөж байна. Ингээд хэрэгтэй орцгоё. Өнөөдрийн харамсалтай хэрэг бол энэтхэг улсад өнгөрсөн жил болсон үнэхээр сэтгэл сэртгийлгэм ийм гэмт хэрэг байгаа. Мускан хурдан ир балбуураад мукулаас боллоо. Мукул тэднийг алчсан. Мукул алчсан. За 16 настай Кавья энэ дууд мессежийг Мадхья Прадеш мужийн Пипарияд амьдардаг үеэлд илгээсэн байгаа. За гэхдээ Мускан тэр мессежийг хагас цагийн дараа л сонссон. За тэр аимшигтай үгийг сонсоход бол хинч сандран. За тэгээд тэр гүйж очиж аавда мессежийг бол шууд сонсоосан. За өөрийнх нь дүү бас зээх үеийнхэн талаар ийм аимшигтай мэдээг одоо зээ охиныхаа амнаас сонсон нь түүний аавынх нь хүлэн хөшөөж бол ухаан баларцсан. За Бибиягаас Жабалпур хүртэл ойролцоогоор 230 км зайтай буюу нэлийн хол зайтай амьдардаг байсан учраас за тэд бол яаж ч хичээгээд хурдан очиж чадахгүй байсан. Тиймээс тэд Жабалпурт байдаг хамаатнууд руугаа уцтаад босон явдлыг хийлж. За үүнээс хойш ойролцоогоор үдээс хойш 3 цагт Жабалпурын цагдаа нар Кавьягийн байшинд буюу Railway Millennium Colony-д ирсэн. За тэд гэрт ормоогц үтсэн зүйл нь бол бүр үнэнхээр аимшигтай байсан. За учир нь Кавьягийн аавын цогцыг полиэтилен ут буюу бидний мэдхээр хүнсний дэлгүүрүүдэд зарагддаг гялгар цагаан нэмгэн утанд богоод галтгоонд хэвтүүлчихсэн байсныг нь олсон бөгөөд за гэрийн өнцөг булан бүрийг шалгасан ч цагдаа нар Кавьягийн дүү таны шин ямар ч ул мөрийг олоогүй. За гэтэл нэг цагдаа нь хүрэгчний бариул дээр цус шиг улаан тол байхаар нь төхөж очоод сайн харсан чинь бол үнэхээр цус байсан. За цагдаад энэ нь нэлээд сэжигтэй санагдаад хүргэгчийг нийтэл үнэхээр л одоо аимшигтайгаар цогцыг хүнжилт богоод хүргэгчэнд хийчихсэн байсан нь бол үнэхээр аимшигтай. За сүүлийн жилүүдэд цогцыг нуух гээд хүргэгч ашигласан олон хэрэг гарч исэн юм байна. За цогцнуудын байдлаас харахад хэрэгтнийг уурандаа сохорсон маш их уурандаа хийсэн гэдгийг нь бол хэлж исэн. Яагад гэвэл алуурчин бүр бяцхан 8 настай хүүхдийг ч гэсэн амьд үлдэхийг хүсээгүй амь насыг нь хохироосон байдлаас нь бол харагдчихсан. За ингээд болон 8 настай хүүгийнхэн цогцыг гэрээс нь олсон нь одоо хэр аимшигтай үйл явдал байсан. За учир нь одоо энэ гэр бүлийн ээж нь өөд болоод жилч өнгөрөөгүй байх хугацаанд тун удалгүй ингээд дахиад гэр бүлийнх нь хоёр хүн харамсалтайгаар амиа алдсан байна. За гэвч энэ аимшигт хэргийн хамгийн том асуулт нь аав дүүгийнхаа тухай мэдээ өгсөн Кавья хаан байгаа юм болоо гэсэн асуулт байсан. Мускан хурдан ир балбураад аавыг мукул алчсан гих мессежэнд Кавья мукул гэдэг хүний нэрийг бол дурдаад байсан. Тэгвэл энэ мукул гэж хин юм болоо гэдгийг би та нарт хэлж өгье. Цагдаа нар энэ нэрнийхэн дагуу шалгаад эхэлтэл 20 настай мукул гэдэг хүн одоо яг тэр хороололд бол амьдртг нь тогтоогдсон. За тэр өмнө нь бол Рашкумарын охин болох Кавьяг хулгайсан гих аавынх нь гомдлуулмаас Боксогийн хуулиар хэрэг үүсгэн шоронд бол орж исэн юм байна. За энэ хууль нь хүүхдийг бэлгийн гэмт хэргийн хүчирхийллээс хамгаалах тухай хууль байд юм байна. За хэрв энэ хуулиар шийтгэл хүлээх юм бол 3 жилээс насан туршийн 20 ял хүртэл авах боломжтой ийм хууль юм байна. Харин энэ охиныг хулгайсан гэх хэрэг нь бол 2023 оны 9-р сард буюу хэрэг гарахаас өмнө яг жилийн өмнө болсон байгаа. За Кавья тухайн үед бол 15 настай, насанд хүрээгүй байсан. Цагдаа нар үүнийг нь мэдсэн даруйд хэрв мукул одоо тухайн үед шоронд хоригдчихсэн юм бол Кавья одоо яагаад түүний нэрийг хэлсэн юм болоо гэдэг дээр цагдаа нар бол маш их гайхаж Кавьяд ямар нэгэн аюултай зүйл болоогүй байгаадаа гэж бол айцгааж исэн. За тэд гэрийн эргэн тойронд байсан бүх камерын бичлэгүүдийг шалгаж бичлэгүүдийг үзэж эхэлсэн бөгөөд олсон зүйл нь хүн бүрийг бол цочроосон. Гэтэл яг гэмт хэрэг гардаг тэр өдрийн 12:30 минутын орчимд мукул мопед унаад хороолоос гарч яваа нь бичигдэн үлдсэн байсан. За үүнээс хэдхэн секундын дараа Кавья час гарч байгаа нь бол бичигдсэн байсан. За энэ бичлэг олон асуултыг бол дагуулсан. Нэгдүгээрт мукул шоронд байх ёстой байтал яагаад гадуур явж исэн юм болоо? За хоёрдугаарт Кавья яагаад түүний араас бас дагж исэн юм бол? За учир нь бол мукулийн эсрэг Кавьяг хулгайсан хүчирхийллийн тийм хэрэгтэй байсан учраас бол цагдаа нарт энэ нь бол маш ачирхалтай санагдчихсэн. Гэтэл одоо мукулийн хэргийн түүхийг бас хүж үзээд мукул Кавья хоёр үерхдэг байсан нь бол ил болсон. За 2023 оны 9-р сард тэд хамтдаа Бухапал руу зугтаж явсан байсныг мэдсэн. За
За тэр үед нөгөө түрүүнд барьж өгсөн гэдээсэн штэ. Нөгөө Кавьягийн аав нь тэр хоёрыг хамт цухтаасныг мэдээд маш ихээр урлаад цагдаад мэдэгдээд тэр хоёрыг бол буцаагаад Жабалпурт нь авчирсан. За Кавьягийн аав Мукулыг Боксокийн хуулиар бол шоронд хийсэн ч түүний охин бол шүүх хурал дээр өөрийнхөө аавын эсрэг мэдүүлэг өгөөд за Мукул надад ямар ч буруу зүйл хийгээгүй хүчээр авч явсан юм байхгүй, би өөрөө сайн дураараа явсан гэж өмгөөснөөр за тэрхүү мэдүүлгийн дагуу охин нь өөрөө хүслээрээ явсан гэж яхад шүүх энийг бол хориод байх боломжгүй байсан учраас Мукулыг сулласан байсан. За ингэснээр бүх зүйл ойлгомжтой болж цагдаа нар хамгийн гол сэжигтнүүд болох Мукул Кавья нарыг мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэхэд за Мукул Кавья хоёр Жабалпурын төмөр замын буудлын камерын бичлэгт үлдсэн байсан. Тэд эхлээд 1-р платформоор орж ирээд 10-аас 15 минутын дараа 3-р платформоор гарсан нь бичигдсэн байсан. За үнэн дээр бол тэд нар мэдээж цагдаа нарыг төөрөгдүүлэхийн тулд ийм арга залыг ашигласан байсан. За энийг ч бас цагдаа нар ойлгосон. За цагдаа нарын үзэж байгаагаар бол за тэд нар хэдийн насан залууч гэсэн гэмт хэрэгтний юм сэтгэл зүйн туршлагатай ийм хүмүүс байна гэж бол дүгнсэн. За дараа нь тэр хоёр бол автобусны буудлын бичлэг дээр дахин гарч ирсэн. За тэгээд үргэлжлүүлээд шалгахад Катны явах автобус нь суусан нь бол тогтоогдсон. За гэхдээ тэд маш овжин аль болохтэй баригдахгүй хичээж исэн учраас ердөө 90 км замыг туулахдаа маш олон удаа автобус сольсон. Цагдаагийн багийнхан Катнид очиход тэр хоёр бол тэндээсээ аль хэдийнэ явчихсан байсан. Гэхдээ яг хаана байгааг бол хинч тодорхой хэлж чадахгүй байсан. За тэр хоёрын утасны дугааруудыг хяналтанд авсан байсан ч яг байршлыг нь бол олж тогтоож чадахгүйсэн. За учир нь тэд бол интернетээ нийтийн Wi-Fi ашиглаж бол орж исэн байгаа. За тэд интернетээ хасаах эсвэл ямар нэгэн гүйлгээ хийх болгонд мэдээлэл нь тухайн Wi-Fi-ийн домен руу буюу дотоод сүлжээ рүү л дамждаг байсан. За тийм учраас тэдний гар утас руу нь очихгүй болж таарсан. Тийм болохоор цагдаа нар ямар ч одоо дижитал уул мөрийг бол олж чадаагүй ингээд хайлт удаашарсан байгаа. За энэ хооронд Кавьягийн аав болон дүүгийнхэн задлан шинжилгээний дүгнэлт гарсан. Аавынх нь толгойг хүнд зэвсгээр 10 удаа зогсон бөгөөд гавлын яс нь бол маш их гэмтсэн байсан. За таны шин буюу 8 настай дүүгийнх нь одоо толгой руу 6 удаа зохиж цамуу нэмээд хутгалаад хүнжилт боогод хөрөвчөнд хийчихсэн байсан. За гэвч задлан шинжилгээгээр маш харамсалтай таны шхүү тэр тариутай амьсгал хураагаагүй харин хөрөвчөнд амиа алдсан нь бол тогтоогдсон. За хөөрхий хүү хичнээн их айж ам гууж одоо туслах хин нэгийг хүлээсэн болоо гэж бодохоор бол үнэхээр аимшигтай санагдчихээн. За цагдаа нар гэрийнхэн ойролцоох нэг камерын бичлэг олсон байгаа. За тэрхүү камерын бичлэгт 3 сарын 15-ны шөнийн 3 цагт Мукул бээлийн өмсөд явж байгаа нь бол камерт бичигдүүлсэн байсан. За тэр бичлэг дээр гялгар ууд цүнх барьцгаад Кавьягийн гэр рүү явж байсан нь бол тодорхой болсон. За цагдаа нарын хэлснээр Мукул тэр үедээ гялгар уутанд боосон хийн таслагч зэвсэг авч явсан байсан. Цагдаа нар Мукулын гэрт очиж шалгахад бол түүний ах нь гэртээ байсан бөгөөд түүний ах хэлэхдээ шоронгоос гарснаас хойш Мукулын зан ааш нь маш их өөрчлөгдөж байнга эвгүй кино үздэг басныг нь бол хэлсэн. За Мукулын гэрийг нэгчгэд Мукул бүх дөнгийн хуудсууд гэрчлэхээ буюу одоо бичиг баримтуудаа аваад явсан нь бол бас илэрсэн байгаа. За өөрөөр хэлэх юм бол тэр бүх зүйлийг урьдчилан төлөвлөсөн байсан гэсэн үг. За ингэж хайлтын ажиллагаа нэлээд яваасны эцэс цагдаа нар нэг чухал улмар олсон. За тэгэхэд бол Кавья нэг ресторанд явж байгааг нь бол харсан байгаа. Гэвч цагдаа нарыг тэрхүү ресторанд очиход тэд хоёулаа аль хэдийнэ явчихсан байсан. За энэ явдлаас хойш цагдаа нар тэдний хаашаа явж байгаа байршлыг нь тогтоож чаддаг болсон. За гэвч тэд бол 6-аас 8 цаг тутамд байнга байршлаас үлжсэн. За аимшигтай нь бол ердөө нэгэн сарын дотор 7 муж 9 хот дамжснаас гадна тэр хоёр зөвхөн автобус гал тэргээр биш бүр такси онгоц хүртэл ашиглаж явсан байгаа. За тэр хоёр Катни, Пуна, Висакапатнам, Гоа, Мумбайгаар дамжин тэдний хамгийн сүүлд очисон газар нь Карнатка мужийн Гулбарг байж таарсан. Энэ хэрэг дээр 8 цагдаагийн баг 35-аас дээш ажилтан орон нутгийн тагнуулынхан хүртэл тэднийг мөшгөж байсан ч ерөөсөө тэр доор нь бол барьж чадахгүй хугацаа удаашрсаар л байсан. За бас энэ хэрэгтэй холбоотой хид хідэн асуулт гарсан бөгөөд зөвхөн гэмт хэргийн сэжигтнүүд л хариулж чадах асуултууд байсан. За эхнийх нь гэх юм бол хэрвээ Кавья Мукулыг гэр бүлийнхнийг нь хүнөөхийг дэмжиж байсан юм бол зүгээр л хаалган онгоолгоод оруулчих болох байсан. Гэтэл яагаад Мукул заавал хийн таслагчийг ашиглаж арын хаалгыг эвдэж орсон юм болоо? За хоёр дахь асуулт нь
задлан шинжилгээгээр аллах шөнийн 3 цагт болсон гэж гарсан. Гэтэл Кавья өглөөний 8 цаг 30 минутад эгчтэй мессеж илгээсэн. Тэгээд тэр 2 өдрийн 12 цаг 30 минутад хорооллоос гарч байгаа нь камер дээр бичигдсэн байсан. За ийм тодорхой бус байсан хэргийг цагдаа нар судалж байх явцдаа тэдний гэрээс олцсон 2 цайны аяга хэрэгэлсэн тавгнаас тэд маш тайван хоол ундаа идээд гэмт хэрэг үйлснийхээ дараа 4 цагийн турш гэртээ байсныг нь бол тогтоосон байгаа. За энэ бол бүр үнэхээр дотор муухайрам бол аимшигтэй хэрэг. Бүхэл бүтэн төрсэн аавынхаа цогцны дэргээд яаж одоо тайван хоол унд идээд хоолоогоороо давуулаад байж исэн болоо. За тэр бяцхан дүү нь бол хүйтэн хөрөөгчөнд амтай голтой аврал ирээд байж хаад тоолгүй идэж уусаар байсан нь хэрвээ батлагдах юм бол үнэхээр одоо хөх ялтай хүний орон зохиол гэх байх. За ингээд хэрэг өргөжлүүлээ. За тэгэхээр хэрвээ Кавья энэ хэрэгт оролцсон байсан юм бол ягаад өглөөний 8 цаг 30 минутад эгчтэй мессеж биччихээд за бүр 12 цаг 30 минут хүртэл гэртээ байсан юм болоо. Тэр Мукулаас нууж мессеж ütсэн юм болоо? Эсвэл Мукулийн дарамтанд байсан юм болоо? Эсвэл энэ бүхэн тэдний төлөвлөгөөний нэг хэсэг байсан юм болоо гэх мэт маш олон асуулт таамаг гарч байгаа юм. За дэлхий дээр өдөр бүр ямар нэгэн аимшигтай гэмт хэрэгүүд бол гардаг. Энэ аимшигт гэмт хэрэгүүдээс олж маш олон нандан дотны харилцаанууд бол тасардаг. За энэ хэрэгт ч бас аав охин ах дүүгийн холбоо бол тасарсан. Хэрвээ үнэхээр 16 настай энэ охин гэмт хэргийн хамсаатан байгаад өөрийнхөө хайртай хүмүүсийг ийм байдалд хүргэсэн гэвэл за бодох төдийд л бол үнэхээр аимшигтай санагдаж байна. За энэ хэрэг бол мөн жилийн өмнө буюу 2024 оны 3 сард гарсан хэрэг учраас мөрдлөгийн үйл явц бол үргэлжилж байгаа юм байна. Гэмт хэрэгтэн Мукул гэдэг нь бол тодорхой. Харин охин Кавья хэрэгт гар бие оролцсон уу эсвэл ямар нэгэн дарамт байсан уу гэх мэт зүйлсийг мөрдөн шалгаад явж байгаа юм байна. Тийм болохоор би та нартай энэ хэргийн талаар хамгийн сүүлийн үеийн шинэ мэдээллүүдийг хүргээд сувгаа өндөрлөе гэж бодож байна. За цагдаа нар гол сэжигтэн болох Мукулыг барьж авч Бенгаал руу авчаан хэрэгт ашиглагдсан байж болзошгүй зэвсгийг олж авах төлөвлөгөөтэй байгаа юм байна. Харин сэжигтэн охиныг Харидвар хотод баривчилж авсан бөгөөд одоогоор цагдаа хороогүй хүүхэд хамгааллын байранд байгаа гэсэн байна. За зарим хэвлэл мэдээллээр Мукулыг хэрэгээ хүлээсэн гэх мэдээллүүд гарсан байсан бөгөөд за яг ямар нөхцлөөр бууж өгсөн хэрэгээ хүлээсэн за мөн мөрдөн шалгалтын явцын талаар хараахан дэлгэрэнгүй мэдээллүүд гараагүй байна. За эцсийн шүүх хурал нь мөн хизээ болохыг бол товлоогүй байгаа юм байна. За ерөнхийдөө баримт нотлохоо цуглуулах шатандаа явж байгаа ийм шинхэн санаанд жоромгүй аимшигтай хэрэг байна. За энэ хэргийн сэдэл нь бол хосуудын харилцааг хүлээн зөвшөөрөөгүй улмаас эсэргүүцлийг одоо арилгахын тулд ийм аимшигтай хэрэг үйлцэн гэж бол Мукул ихний байцаалтандаа хэлсэн байна. Юу гэсэн ч үгийн хайртай гэд байгаа охиныхоо аав дүүг нь алж бэж хайрлан хамт байна гэж бодсон гэхээр одоо яавч бол сэтгцэн нь бол эрүүл хүн биш. Үнэхээр харгас аргаар асуудлыг шийдгэж оролцсон нь бол харамсалтай. За ядаж одоо 8хан настай дүүг нь амьд үлдээчихгүй зүгээр үнэхээр харгас новшимдаа л гэж бодож байна. За тэгээд ч одоо ямар ч эцэг хүн охиноо сайн хүнтэй гэрлээсэй гэж хүснэ. За аав нь хүлээн зөвшөөрөхгүй байсан нь бол Мукул гих залууг одоо ямар муу залуу болохыг нь мэддэг байсан болоод эсэргүүцдэг байсан баг. Хэрвээ тэгээгүй бол сайн хүнийг тэ юу юугүй одоо салт бол гэхгүй л байсан баг. За Мукулийн аав нас төмөр замд ажилладаг байсан бөгөөд за нэмж хэлэхэд бол Мукулийн аавтай хохирогч болох Кавьягийн аав нь бас хамт ажилладаг байсан мэлээ. За харамсалтай нь ингээд нэг мунхаг амтнаас болоод 52 наснда хөрхийн аав нь бол амиа алдаж хөрхий дүү нь бол дөнгөж 8хан наснда амьдралын одоо гой сайхныг мэдэрч чадлаггүй ингээд аимшигтай гаж алуурчны гарт ингэж харамсалтайгаар амиа алдлаа. За энэ хүрээд өнөөдрийн нэгэн аимшигт гэмт хэргийн гудамжны хаалга хаагдаж байна. Сонсож буй дүү нартай гэж хэлгээд сайхан царай, сайхан үгсийн цаана зарим хүмүүс жинхэнэ үнэн төрхөө бол нууж идэм шүү. Тиймээс токсик хайр дурлаас болж өөрийгөө төөрөлдүүлж гэр бүл ирээдүгөө алдах эрсдэлтэй алхам хийхээс сэрэмжлэх хэрэгтэй шүү. Хүнтэй найзалж нөхөрлөхдөө тэр хүнийхээ үнэт зүйл, зан чанарыг нь сайн таньж мэдэх. За нөгөө ясгийн цайтал одоо шалга гэдэг шүү дээ. Яг тэрэн шиг маш сайн шалгах хэрэгтэй. Ерөөсөө ингэж яарч шийдвэр гаргах хэрэггүй. Хэрвээ тэр хүн чамд хайр биш, эсэргээрээ айдас, эргэлзээ, зовлон авчирдаг бол салж сурах бол зоригтой байгаарай. Өөрийгөө хайрлаарай. Өөрийн үн цэнээ битгий мартаарай. Чиний ээж аав чамайг цэцэг шиг нандинаж өсгсөн байхад одоо муу залуугийн гарын шүүс, амны зугаа болж суух хэрэггүй. Гэр бүл бол бидний хамгийн эрхэм нандан төшөг тулгуур ямар ч муу залуу бол түүнийг орлохгүй. Хэрвээ чи төвчээж аимшигтай харилцаанд
сар байх юм бол эцэст нь бол амьдралтаа нөхөж баршгүй аимшигтай үр дагавартай бол учрах боломжтой юм аа. Хайрыг зөв хүнээс хүлээгээрэй. Амьдралд гэрэл, хайр, аз жаргалыг зөв хүний хажууд бүтээх боломж үргэлж байдаг юм шүү гэж хэлээ да. За хэрвээ миний бичлэг танд таалагдсан бол яг одоо дуустал хамтдаа байсан шүү юуна гэд хөөрхөн хуруугаараа лайк болон subscribe харамгууд арч намайг дэмжээрэй. Мөн дараагийн дугаарыг сонсохыг хүсвэл хонхон дээр дараад хүлээж байгаарай. Бичлэгүүдийг маань үзэж сэтгэлдээ үлдээсэн та нартай баярлалаа. Хүн бүрийн амьдралд аз жаргал, амар амгалан ирэх болтугай дараагийн аимшигт бодит түүхийн гудамжинд эргээд уулзцаая. Түр баяртай.